За тэгээд та бүхэндээ бүгд эзний өдрийн мэндийг хүргэе. Тэгээд хамтдаа эзний өмнөрөө залбирцгаая. Тэгээд бас түүнд талархацгаая. Учир нь тэгээд таны амьдралд тохиолж байгаа бүх зүйл, бидний амьдралд тохиолж байгаа бүх зүйл эцэстээ бидний сайн сайхны төлөө байдаг. Тэгээд өнөөдрийн таны байгаа нөхцөл байдал, ирээдүйд таны санаа зовж байгаа бүх зүйл Бурхны гарт байгаа. Тэгээд бүгд хамтдаа зэрэгтгэжтэй амьд цор ганц бидний найдвар болсон эзэн рүү хандан залбирцгаая. Бидний цорын ганц үргэлж итгэмжтэй үргэлж бидэнтэй хам байдаг эзэн танд талархаж байна. Эзэн яг одоо би өөрийн байгаа бүхий л нөхцөл байдлын төлөө танд талархаж байна. Эзэн бидний амьдрал ямар ч нөхцөл байдалтэйсэн үргэлж та бидэнтэй хам байдаг танд талархаж байна. Эзэн энэ цагт энэ мөчид танд магтаалыг өргөхийг хүсэж байна. Тантай уулзахыг хүсэж байна. Эзэн тантай нүүр нүрээ харан учрахыг хүсэж байна. Энэ цагийг эхнээс нь ахуулаад дуустал нь эзэн та бидэнтэй хам байгаач. Та удирдаач гэж таны хүү Есүсийн нэрээр даатган залбирч байна. Амен. Амен. Тэгээ бүгд хамтдаа цор ганц хийснийг баяр хүртээгөөр магтцгаая. Yeah.
та бүх алдар магтаалыг авалтгай. Бүх алдар магтаалыг эзэн танд өргөж байна. Амен. За та бүхэнд бүгдээрэнд нь эзний өдрийн мэндийг хүргэе. 1-1-1-2. За чуулганы итгэгч нар хайртай ахын дүүс монголчууд та бүхэндээ бас энэ өдрийн мэндийг хүргэнгээ. Бүгдээрээ хамтдаа бас өнөөдрийн үгийн өмнө дахин нэг удаа залбирая гэж уриалмаар байна. Тэгээд COVID-19 энэ хүү вирусын халдвар бас Солонгос орнд эргээд бас дэгдэж нэмэгдэж байгаатай холбоотойгоор бас хүн болгоныг эзэн бас хамгаалахын төлөө ялангуяа монголчуудыг эзэн бас хамгаалахын төлөө монголчууд манаас үргэлжлүүлэн сонор сэрэмжтэй байхын төлөө за тэгээ бүгдээ хамтдаа эзэн хандан залбираад өнөөдрийн үгийг сонсцгоё. Бурхан эзэн минь танд баярлалаа. Тэгээ энэ дэлхий дээр хүний санаанд оромгүй олон янзын үйл явдлууд болж байгаа боловч бүхий л зүйлсүүд таны хяналтан дотор байгаа бүх зүйлсүүдийг та өөрөө мэдж байгаа учраас таны ариун моторт бид үнэхээр бүх нөхцөл байдлыг өргөж байна эзэн. Ямар ч нөхцөл байдалд байсан гэсэн бид тэр нөхцөл байдалд удирдуулдаг биш. Харин бид итгэлдээ удирдуулдаг, Бурханы үгэнд удирдуулдаг, эзэн таны хүслийг дагагч тэр итгэлийн хүмүүс байхад та туслаарай гэж залбирч байна. Яг одоо энэ цагт би танаас онцгойлоод Солонгос орны төлөө залбирч байна. Солонгос орны олон дүүргүүдэд, олон хотуудад, олон газарт бас коронавирусын халдвар эргээд дэгдэж байгаа учраас эзэн минь та бүх зүйлүүдийг үнэхээр өөрөө хянаж, та эргүүлэн хумиж бас үнэхээр улмаар та энэ вирусыг бас үгүй болгож өгөөч гэж залбирч байна эзэн. Тэгээ Солонгост амьдарч байгаа монголчуудыг ялангуяа эзэн минь үнэхээр хэн нэгэнд ямар нэгэн байдлаар махан биеийн өвчин шаналл байгаа, биеийн сул дорой байгаа тэдгээр хүмүүсийг та бас хамгаалах болтугай гэж залбирч байна. Их эзэн минь тэгээд монголчуудыг ялангуяа та энэ вирус тусгаас та бас хамгаалж өгөөрэй. Солонгостойгоо олон гадаад хүмүүсийг та бас хамгаалж өгөөрэй гэж залбирч байна эзэн. Тандаа талархъя. Тэгээд биднийг та улам билүүгээр өдрөөс өдөрт сонор сэрэмжтэй маска сайн зүүж, гараа ариутгаж бас өөр хувь хүн болгон өөрсдөө бас сайн хамгаалж сонор сэрэмжтэй байхад та туслаарай. Эзэн минь энэ бүхий л нөхцөл байдлуудыг таньдаа өргөөд таны хүү бидний эзэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен. Амен. За бүгдээ хамтдаа өнөөдөр Библийн Матай номны 3 дугаар бүлгээс эзний үгийг хуваалцуулна. За би та бүхэнд Матай номын 3 дугаар бүлгээс маш товчгоо нэгэн ишлэлийг бас уншиж өгье. За Матай номын 3 дугаар бүлэг. За энэ бүлэг дээр ер нь бол Есүс Христийн энэ дэлхий дээр ирээд үйлчлэл хийхийн өмнөх үйл явдал гарч байгаа буюу одоо Есүсийн үйлчлэлийн замыг нь бэлтгэхээр ирсэн хуучин гэрээний хамгийн сүүлийн иш үзүүлэгч буюу зүнч, шинэ гэрээний хамгийн ихний иш үзүүлэгч буюу зүнч одоо Баптист Иохан гэдэг хүний тунхаглалаар одоо энэ 3 дугаар бүлэг эхэлж байгаа. За 3 дугаар бүлгийн 1-2 дугаар ишлэлээр ингэж хэлсэн. Тэр өдрүүдэд Баптист Иохан Эвдийн цөлд гарч ирэв. Ирэн тунхаглахдаа гимшцгээ Тэнгэрийн хаанчлал айсуу гэж байлаа гэж хэлсэн. За тэгэхээр өнөөдөр бид нарын амьдарч байгаа энэ дэлхий тийм ээ олон талаараа одоо хил хязгаараар хуваагдсан ба. Уул нь бол эхлэл ном дээрээс харах юм бол орчлон ертөнцийгэд хүн төрлөختний одоо түүхийн эхлэлний Библиэд эхлэл ном дээр хэлсэн бол энэ номонд хүн гэж хийн, хүн хинээр ямар зорилготой юуны тулд бүтээгдсэн бэ гэдгийг эхлэл ном биднэрт заадаг. За хамгийн анхны
эрэгтэй эмэгтэй хүн бол Адам, Ева хоёр. Тэгэхээр Адам, Ева хоёрыг Бурхан ямар зорилготой бүтээсэн бэ гэхээр Бурхантай хамт бас тэр хоёр хүн хоорондоо нэгдмэл болж нэг бие мэт байж Бурхантай хамт амьдрах. За ийм нэгдмэл байдал дотор нэгдмэл байхаар бүтээсэн. Тийм учраас Адам хамгийн анх Еваг буюу эрэгтэй хүн эмэгтэй хүнийг харахтаа, хайртай хүнээ харахтаа хайрлахтаа юу гэж хэлсэн бэ гэхээр Ева бол миний махнаас минь авсан мах, яснаас минь авсан яс юм а гэж хэлсэн буюу энэ хоёр бол нэг бие юм а гэдгээ илэрхийлэн хэлсэн ба. За хүнийг Бурхан бүтээсэн гол зорилго нь өөртөө хамт Эден цэцэрлэгт буюу Бурханы оршихуйд Бурхантай хамт байх зорилготойгоор бүтээсэн. Бүтээлийнх нь гол зорилго нь. Түүнээс биш Бурхан шал өөрөөсөө тис ондоо хүнийг мөн чанартай хүн гэдэг зүйлийг бүтээгээд бас тис ондоо мөн чанартай эрэгтэй эмэгтэй хүнийг бүтээгээгүй харин адил төстэйгээр бүтээсэн байна. Өөрөөр хэлэх юм бол Адам Ева хоёр нэгдмэл байхаар бүтээгдсэн. Адам Ева хоёр хоорондоо уулзахын тулд ямар нэгэн хил хязгаар давах хэрэггүй байсан. Хоорондоо уулзахын тулд ямар нэгэн виз авах шаардлагагүй байсан. Хоорондоо уулзахын тулд юу гэдэг чиний юм, миний юм, чиний газар нутаг, миний газар нутаг гэж хуваагдсан юм огт байхгүй, яг нэг бие мэт байх ёстой байсан. Тэд хоёулаа хоорондоо ондоо хэлтэй биш, яг адилхан хэлээр ойлголцдог, адилхан оюун бодолтойгоор тэгж амьдарч ирсэн. За гэтэл өнөөгийн хүн төрлөختөн буюу Бурханаар бүтээгдсэн тэр хүн төрлөخت маань явн явсаар өнөөх Адам, Ева гэдэг хоёрхан хүн маань өнөөдөр 8 тэрбум орчим, бараг 8 тэрбум шахам хүмүүс болж үрдсэн. Өөрөөр хэлбэл дэлхийн хүн ам урд хотож хизээж байгаагүйгээрээ асар их өсөлтөнд хүрж байгаа энэ 100, энэ цаг үе. Дэлхий дээр байгаа 8 тэрбум орчим хүн олон талаараа бас хуваагдсан ба. Яг өнөөдрийн байдлаар дэлхий дээр өөрийн хил хязгаар, газар нутаг, удирдлага, засаг захиргаа соёл, ахуй соёлоор хуваагдсан бие даасан 195 улс үндэстэн ба. 195 улс үндэстэн. За мөн бас дэлхийн маань та бидний сайн мэдж байгаачлан 5 төвд хуваагдж байгаа 5 том зонхлох шашинд бас хуваагдсан байна. Энэ 5 том зонхлох шашнаас гадна хэдэн сая шүтлэг бишрлүүдэд хүмүүс бас хуваагдсан. Урсгал чиглэлүүдэд хуваагдсан. 3 өнгийн арьсаар ялгагдаж хүмүүс олон төрлийн хилээр хуваагдаж энэ бүх хуваагдал манай улс, танаа улс, миний эх орон, чиний эх орон, манай нутаг, танаа нутаг, миний дош, чиний дош, манайхан, танаахан гэдэг энэ бүх хуваагдал донд хүн төрлөختөө өнөөдөр амьдарч байгаа. Үнэн дээр бол Эхлэл номнаас харах юм бол хүн төрлөختөө ингэж хуваагдахаар бүтээгдээгүй нэг байхаар тэр байтугай бүр бүтээгчтэйгээ нэгдмэл амьдрахаар тийм зорилготой бүтээгдсэн. Өнгөрсөн 7 хоногт Facebook дээр явж исэн бас нэг нийтлэг монголчуудын сонирхлыг татсан мэдээ бол нэг талаар зарим хүмүүс тэр мэдээг сонсоод болжтой гэж хэлж исэн. Нөгөө талаар арайчтай гэж хэлсэн хүмүүс. За тэр бол мэрэгжлийн сумагийн их авраг Хакуха бол албан ёсоор Япон улсын иргэнээ болсноо зарлаж Япон улсын иргэний үнэлгээ цахим ертөнцид бас ил болгосон ийм үйл явдал байсан. Тэгэхээр яг тэгэхээр Монгол улсын хуулинд хоёр улсын иргэншилтэй байж болохгүй, аль нэг улсыг нь сонгох ёстой. Тийм учраас Хакуха бол Япон улсын иргэн байхаар сонгож Япон улсын иргэн болсон байна. Хоёр улсын иргэн байх боломжгүй. За тэгвэл яг үүнтэй адилхан харин Монгол улсын иргэнийхээ хувьд би хоёр улсын иргэн байж болохгүй. Гэхдээ Есүс Христэд итгэгч хүнийхээ хувьд би хоёр улсын иргэн. Би Монгол улсын иргэн, нөгөө талаар Филиппон номдэр бид нарыг Тэнгэрийн хаанчлалын иргэн гэж бас хэлсэн. Өөрөөр хэлэх юм бол бид Тэнгэрийн хаанчлалын иргэд буюу Есүс Христээр дамжуулан буцаад Бурхны оршихуй руу очих иргэншлээ олж авсан Эден цэцэрлэгт буюу Бурхантай хамт
шинэ Иерусалимд амьдрах иргэншлээ олж авсан тийм Тэнгэрийн хаанчлалын иргэд юм а. Нөгөө талаар бид бол Монгол улсын иргэн. За тэгвэл энэ дэлхий дээр амьдарч хат өөр бас нэгэн одоо Монгол улсын иргэн хоёр улсын иргэншилтэй байж болтгоотой адилхан энэ дэлхий дээр амьдрахад бас нэг хоёр хаанчлалаар түрүү хэлсэн юм. Дэлхий 5 тэв хуваагдж, 195 улс үндэстэн байна. Олон шашинд хуваагдж, олон хэл хязгаараар хуваагдж гэж байгаа боловч бид нар энэ бүх дэлхийн одоо 8 орчим тэрбум хүнийг хоёрхан хаанчлал биднээс хувааж байна. Тэгэхээр нэг хэсэг хаанчлал нь бол Тэнгэрийн хаанчлалын хүмүүс, нөгөө хэсэг хаанчлалын хүмүүс бол газрын хаанчлалын хүмүүс. Тэгэхээр энэ хоёуланд нь байх боломжгүй. Чи нэг бол Тэнгэрийн хаанчлалын хүн, нэг бол газрын хаанчлалын хүн байх боломжтой. Нэг л иргэншилтэй байх боломжтой гэсэн үг. За тэгвэл Тэнгэрийн хаанчлал гэж яг юу яриад байгаа? Бид Тэнгэрийн хаанчлалын иргэншилтэй юм бол тэрийг яг бид нар бодтойгоор яаж мэдхий? За өнөөдрийн бид нарын уншсан Библийн ишлэлээр Иохан Баптист гэдэг хүн ингэж хэлж байгаа. Гимшцгээ гэж хэлсэн. Гимшцгээ. Тэнгэрийн хаанчлал айсуу гэж хэлсэн. За өөрөөр хэлбэл айсуу гэдэг үг маань ямар утгатай вэ? Иржин гэсэн үг те. Coming. Иржин гэсэн үг. За тэгвэл дараагийн ишлэгийг хэдүүлээ харъя. Дараагийн ишлэгийг харах юм бол Матай номын 4-р бүлгийн 17-р ишлэлээр Есүс яг одоо өөрийнхөө хамгийн анхны сургаалыг энэ дэлхийд ирснээс хойш хамгийн анхны сургаалаа заахта 4-р бүлгийн 17-р ишлэлээр юу хэлсэн бэ? За бүгдээрээ хамт уншийдгөө. Тэр цагаас эхлэн Есүс гимсцгээ Тэнгэрийн хаанчлал айсуу гэж тунхаглаж эхлэвэ гэж. За тэгэхээр шинэ гэрээний сургаал эхлэхдээ одоо хамгийн ихний номлосон хүн бол Иохан Баптист, дараа нь номлосон хүн бол Есүс Христ. Иохан Баптист хамгийн эхлээд номлож тунхаглахдаа юу гэсэн бэ гэхээр гимсцгээ Тэнгэрийн хаанчлал орхон байна гэсэн. Есүс Христос хамгийн түрүүнд номлохдоо гимсцгээ Тэнгэрийн хаанчлал орхон байна гэсэн. За энэ Тэнгэрийн хаанчлал гэж өөрөө юу хэлээд байгаа юм бэ гэж. Солонгос улсад орж ирэхин тулд Солонгос улсын виз заавал хэрэгтэй. Үүнтэй адилхан Тэнгэрийн хаанчлал гэдэг энэ хаанчлалд орохын тулд нэг чухал виз хэрэгтэй. Нэг чухал виз. Тэр визийг Солонгосын визийг авахын тулд бид нар янз бүрийн материал бүрдүүлдэг, янз бүрийн одоо банкны баталгаа ч юм уу те, аппликейшн бүглэгч гэдэг юм уу, эсвэл одоо урьдлагч гэдэг юм янз бүрийн одоо бичиг баримтууд бид нар бүрдүүлж ээж Солонгосын визэнд орж виз авдаг. Яг үүнтэй адилхан бид нар Тэнгэрийн хаанчлалд орох визийг юу гэж нэрлэж болох вэ гэхээр итгэл гэж нэрлэж байна. Харин тэр итгэлийг бий болгохын тулд бүрдүүлэх материалуудын нэг нь юу вэ гэхээр гимшил гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид итгэлээ Есүс Христийн сайн мэдээнд итгэж тэр итгэлийг бид нар баталгаажуулахын тулд нэг зүйлийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болдог. Тэр бол юу гэхээр надад аврал хэрэгтэй. Авралыг авахын тулд би өөрийгөө аврагдах хэрэгцээтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Би уучлалыг авахын тулд би уучлагдах хэрэгцээтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгвэл ямар хүн бусдаас уучлахгүй дээ? Тэгээ буруугаа ойлгосон хүн буюу алдаа гаргасан хүн бусдаас уучлахгүй дээ, тийм үү? Алдаа гаргасан. Гэмээ ойлгосон хүн уучлахгүй дээ. Уучлуулах хэрэгцээ байгаа учраас. Тийм учраас би одоо юу гэдэг ямар нэгэн буруу юм хийсэн болвол би англиунаад одоо буруу юм ийгээд англиунаг би уурлуулаа гомдаацсан болвол англиунаа аавгаа уучлаарай. Тэгээ англиунаа агуу их нэгүсэл үзүүлж аавгаа уучлах юм бол битэрийн харилцаа яах вэ? Буцаад хийм байдалд орно гэсэн. Бурхан ба хүн төрлөختний харилцаа яг л ийм адилхан. Хүмүүс гин нүгэл хийсэн учраас Бурхан руу нуруугаа харуулаад салаад явсан. Тэгээд яаж байгаа вэ гэхээр энэ дэлхийг хоёрхан хуваагаад Тэнгэрийн хаанчлал, газрын хаанчлал. За бүр тодорхой хэлэх юм бол Бурханы хаанчлал, Сатаны хаанчлал. The Kingdom of God гэж.
Тэгэхээр яг тэр Бурхны хаанчлалд бид нар орохын тулд ерөөсөө маш чухал зүйл нь юу вэ гэхээр уучлуулах хэрэгцээ байгаа буюу Бурхны өмнө өөрсдөө бид гимшилтэйгээр ирж гимснээрээ бид нар Бурхны хаанчлалд орох тэр одоо эрхийг олж авдаг. За тэгвэл Есүс яг энэ Тэнгэрийн хаанчлал гэдэг энэ үгийг Матай номон дээр 33 удаа давтаа хэлсэн байдаг. The Kingdom of God гэдэг энэ үгийг 33 удаа. Тэгэхээр Тэнгэрийн гэдэг энэ үг тухайн хаанчлалыг тодтогч байгаа. Тодтогл нь Тэнгэрийн. Энэ Тэнгэрийн гэдэг үг маань өөрөө цаашлах юм бол юр бусын гэдгийг илэрхийлж. Тэнгэрийн гэдэг маань бол онцгой гэдгийг. Зөвхөн өөрөөр хэлэх юм бол энэ дэлхий дээр энэ газар дээр байгаа ямар нэгэн хаанчлал бол цаг хугацаа орон зайд хязгаарлагдаж байдаг ийм хаанчлал. Хаана нь хизээ нэг цаг хаан болсон бол хаан судлаасаа буудаг. Хаан судлаасаа магадгүй тийм ээ үхлээр дамжуулаад хаан судлаа орхидог. Олон янзын хаанчлууд тэлдэг бас хумигддаг, мандан бадардаг бас унаж дороотдаг. Энэ бол газрын хаанчлал, хүний хаанчлал. Харин Тэнгэрийн хаанчлал бол цаг хугацаа орон зайд үл баригдах тэр юр бусын хаанчлалын тухай хэлж байгаа. Тэр хаанчлал бол засаг захиргаатай. Тэр хаанчлалыг захирагч нь бол түрүүн бид нар магтанд дуулсан та ихэн ба эцэс эхлэл ба төгсгөл. Өөрөөр хэлбэл Тэнгэрийн хаанчлалын захирагч нь бол Бурхан юм агчсан. Бурханы удирдамжаар, Бурханы удирдлагаар явдаг ийм хаанчлалын тухай байсан. За тэгэхээр Шинэ гэрээний хамгийн анхны номд бол Тэнгэрийн хаанчлалаар эхэлж байгаа. Бас Шинэ гэрээний хамгийн сүүлийн номд бас Тэнгэрийн хаанчлалаар дуусчих. Шинэ гэрээ бол хаанчлалын тухай ярьсаар байгаад хаанчлалаар эхэлж хаанчлалаар өрнөж хаанчлалаар дуусдаг ийм ном. За нөгөө талаар Шинэ гэрээн дээр бас Тэнгэрийн хаанчлал буюу Бурханы хаанчлалын тухай ярьдаг бол нөгөө талаар бас Сатаны хаанчлал буюу муу ерөөсний хаанчлалын тухай ч гэсэн ярьдаг. За хэд хэдэн жишээнүүдийг бид урд. Даниил номын 4-р бүлгийн 17-р ишлэгийг харах юм бол Тэнгэрийн хаанчлал бол Бурханаар удирдуулдаг гэж хэлсэн бол Иохан номын 12-р бүлгийн 31-р ишлэгийг харах юм бол Тэнгэрийн хаанчлал бол муу ерөөсөөр удирдуулдаг гэж хэлсэн ба. Матай номын 28-ийн 18-р ишлэлдэр Тэнгэр газар дахь бүх эрх мэдэл Есүс Христэд өгөгдсөн гэж хэлсэн бол Эфес номын 1-21 дээр муу Есүсний тэр эрх мэдэл хүчнүүд нь хоёр дахь ертөнцийг захирч байдгаа гэж хэлсэн байна. Өөрөөр хэлэх юм бол харанхуй хүчийг захирагч нь муу Есүс юм аа гэж хэлсэн байна. Тодорхойлох юм бол Иохан 18:36, Ромын 14:17-аас харах юм бол Тэнгэрийн хаанчлалын тодорхойлолт нь гэх юм бол ингэж байгаа. За жишээлбэл одоо юу гэдэг Монгол улсын тодорхойлолт гингүүт та нар юу гэж бодох вэ? Хүмүүс та нарыг Монгол гэдгийг мэдэнгүүт хамгийн түрүүнд юу ярьдаг вэ? Чингис ярьдаг те? Чингис хааныг өөр. Одоо манай энэ гадаад пасторууд чондоо саанууд ингээл надтай Монголын тухай ярихаараа л юу ярьдаг вэ гэхээр хоньны мах ярьдаг. Монгол хоньны мах хэвээр гоё гисэнтэй гэл. За эсвэл одоо юу гэдэг гэхээр Монгол залуучууд амар хүчтэй гисэнтэй. Тэгээ миний бие рүү харангууд би нэг жижиг юм. Тэгээ сүүлийн үед тэр нөгөө нэг сагс тоглоод хоцсноос хойш бол бүр их ярьдаг бас. Тэр монголчууд амар ялангуяа тэр нэг бүдүүн гизтэй залуу амар хүчтэй байсан. Бас амар ууртай байсан. Тэгээ би юу гэж хэлсэн гэхээр үгүй байгаа л тэр хүн угаасаа л тийм хүн. Тэр чинь тэгэж ярих юм бол чондоосаа хүн шүү гэхээр тийм үү. Амар хүчтэй, амар бяртай юм байлээ. За мэдээ түрүүний та нарын хэлснээр Монгол орн гингүүт Чингис хаан гэж тий. Монгол орн гингүүт нүүдэлч ардам. Монгол одоо тийм ээ магадгүй эмэгтэйчүүд гингүүт үзэгсэнтэй ирчүүд гингүүт амар хүчтэй ч гэдэг юм тий. Харин Тэнгэрийн хаанчлалыг тодорхойлж байгаа тодорхойлт Библиэлээс харах юм бол righteousness, peace, joy and the Holy Spirit гэж хэлж байна. Зүвт байдал, амар тайван, баяр хөөр.
ариун сүнсний үр жимсэд. Энэ бол Тэнгэрийн хаанчлал юм гэж. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол зөвхт байдал гэдэг маань Тэнгэрийн хаанчлалыг төгс гэдгийг илэрхийлж байгаа. Гэмн үглгүй. Peace гэдэг нь юу гэхээр амар тайван буюу тэр шаломыг Бурхны амар тайвны оршихуй. Тэнд уйлан байхгүй гэжсэн. Тэнд өвдөлт байхгүй гэжсэн. Тэнд мөнгө олох гэж Исаа их шаардлагагүй гэжсэн. Шигдаан гарах шаардлагагүй гэжсэн. Тэнгэрийн хаанчлалд өвдөлт байхгүй, уйлан байхгүй, гомдол байхгүй. Би эндээс шархлал байхгүй. Энэ өчтөрс нав тэгж хэлээд байгаа юм да. Дахиж энэтэй харьцахгүй энэ гэсэн тийм харилцааны асуудал байхгүй гэсэн. Тэнгэрийн хаанчлал өөрөө баяр хөөр, joy, аз жаргал баяр хөөр гэж хэлсэн. Тэгээ энэ болгоно ариун сүнсээр хийгддэг. Бурхны оршихугаар хийгддэг гэж Ром 14:17 дугаар эшлэл хэлсэн. Тэгтэл Сатаны хаанчлалыг тодорхойлж байгаа зүйл бол 1-р Иохан 2:15-аас 17. Энд бол хүний 3 муу хүсэл тачаалын тухай хэлсэн. Хүний махан биеийн шунал, хүсэл тачаал, гим нүглийн зуршлуудын талаар хэлсэн. Энэ бол муу ерөнхий хүн төрлөختнийг боолчилж байгаа 3 том, аюултай том хүлээс юм гэдээс. За тэгвэл аливаа хаанчлал бий болохын тулд хаан засаг захиргаа байгаа бол өөр юу байх ёстой? Ард түмэн байх ёстой үстэй тий. За өөрөөр хэлбэл хаанчлалын иргэдүүд байх хэрэгтэй. Тэгээ Тэнгэрийн хаанчлалын иргэдүүдийг Библи юу тодорхойлсон мэхээр Бурхны хүүхдүүд гэж тодорхойлсон. Иохан номын 1:12 дугаар эшлэлээр хэрвээ бид Христийг аврагчаа гэж хүлээн зөвшөөрөх юм бол бид түүний хүүхдүүд болтгоо гэжсэн. Тийм учраас юу гэж хэлээд байгаа гэхээр та нарын иргэний харьяал бол Тэнгэрийн ус юм а гэж хэлээд байгаа. Тэгэхээр нэгдүгürt бид нар юу гэж хэлж байгаа гэхээр Тэнгэрийн хаанчлалын иргэд бол нэгдүгürt нь Бурхны өөрийнх нь хүүхдүүд юм. Хоёрдугаарт нь юу гэж хэлсэн бэхээр Ром 13 дугаар эшлэлээр гэрлийн хүүхдүүд гэж хэлсэн. Гэрлийн хүүхдүүд. За тэгвэл яг эсрэгээр нь Сатаны хаанчлалын хүүхдүүдийг Иохан номын 8:44-р ишлэлээр ингэж хэлж байгаа. Сатан бол худал хуурмгийн эцэг юм а. Худал хуурмгаар амьдрагч худал хуурмаг дотор хуурдагдан амьдрж байгаа тийм хүмүүс бол Сатаны хүүхдүүд байна гэсэн. Худал хуурмаг дотор. Иохан 3:19-гээр харанхуйд алхдаг гэсэн. Харин Тэнгэрийн хаанчлалын хүүхдүүдийг үргэлжлүүлэн Иохан 3:16 хэлэхдээ мөнх амьтаа гэжсэн. Бас тэр хаанчлалын хаантай шууд харилцах эрхтэй хүмүүс гэж Иохан 15:5 дээр хэлсэн. Тэр нэг амар нөгөө хүнд юм метал рок бүлэглэлийн тэргүүн байсан галерса байнга юм хохмоо толгоо молгоо юм арга ястаа бүүж мүжөөр өөрийгөө амар ингэж байдаг. Амар шивээс мэвстэй. Тэгээ дандаа ер нь бол дуулахаараа өөрөө ч мэдэхгүй ямар үгтэй дуу их дуулж кайп авдаг гэхээр дандаа мөнхийн үхэл гэдэг дуу дуулах. Тэгэл тэмээ там дандаа дуулж ингэж кайп авдаг нөхөр. Тэгэд яг тийм метал рокийн юм хэрэгслүүдэд ингэж зардаг мөнхийн үхэл гэдэг нэртэй тийм дэлгүүрийн ийцэн өөрөө. Тэгээ тэргээр бас маш их ашиг олдог. Тийм нөхөр байсан. Тэр нөхөр нэг удаа Христэд итгэгч Эб гэдэг нэг Бразил пастортай уулзаад тэгээд тэр Бразил пастораас сайн мэдээ сонсоод Есүст итгэсэн байдаг. Тэгээд мөнхийн үхэл гэдэг дэлгүүрээ хаягийн солиод мөнхийн амьдрал гэдэг дэлгүүр болгож тэр дотор нь юу зардаг болсон бэхээр Библи зардаг. Христ итгэлтэй холбоотой зүйлсүүд зардаг. Өөрөлдөх бол амьдрал нь оромгоороо өөрчлөгдөж. Тэгээд түүгэрч барахгүй тэр залуу Библийн сургууль сурж, пастор болж, одоо бол бас цуглааныхаа нэлээд нөлөө бүхий номлогч, цуглааныхаа маш сайн туслах пастор хийдэг. Ингэж амьдрал нь өөрчлөгдсөн хүмүүс. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол бидний амьдралыг мөнхийн үхлээс мөнхийн амьдрал руу шилжүүлж мөнхийн үхлээс мөнхийн амьдрал руу аварсан нь бол Есүс Христ юм аа гэсэн.
За одоо хаанчлал юу байх хэвээр? За хааныхан загстай харгааг нь ярьчлаа, тий? Иргэдийг нь ярьчлаа. За одоо тэр ард иргэг чи ямар нэг юм хийж ээж амьдрнаа та, тийм ээ? Үүрэг хариуцлага гэж байх хэрэгтэй. За тэгвэл та Есүс Христэд итгээд Тэнгэрийн хаанчлалын иргэн болсон бол өнөөдөр энэ газар дээр амьдарч байхдаа таны одоо үүрэг хариуцлага юу юм бэ гэж. Христ итгэлийн үүрэг хариуцлага чинь юу юм бэ? Маш энгийн. Тэр бол юу вэ гэхээр бид энэ дэлхий дээр амьдрах үедээ итгэлийн замаар алхаж, итгэлээ сахиж, итгэлээ бид нар бас амжилттай дуусгах. Тэрний дараа бид Тэнгэрийн хаанчлалд бас мөнхөд бид нар магтана, эзнийг магтан амьдрах болно гэдгийг хэлсэн ба. Мөн бас бид нарын дараагийн үүрэг бол юу гэхээр зүгээр хувьдаа итгэлээр амьдраа зогсохгүй, итгэлийн үр жимс гаргах. За итгэлийн үр жимс гаргах хамгийн ихний алхам бол юу гэхээр одоо гимшлээс эхэлдэг. Тийм учраас хамгийн ихний алхмаар Тэнгэрийн хаанчлалыг Иохан Баптист заасан бас Есүс Христоос. Гимшцгээ Тэнгэрийн хаанчлал айсуу. Гимшцгээ Тэнгэрийн хаанчлал ойрхон байна. Гимшцгээ хэрэг гимших юм бол чи гим нүглээсээ салж, гим нүгэл чин уучлагдаж чиний дотор итгэлээр чин дамжуулан Тэнгэрийн хаанчлал бий болох болно гэдгийг хэлсэн. За тэгвэл гимшин гэдэг маань өөрөө юу хэлж байгаа вэ гэхээр гимшил гэдэг бол бид нарыг одоо хурдны замаар орсон буруу замаар явж хагаад тийм ээ буруу хурдны замаар орчлоо штэ. Одоо яах вэ? Одоо бид нар нэвигээ дагаад U-turn хийх ёстой юм уу? Эсвэл хурдны замаас exit-ээр бид нар гарах хэрэгтэй. Түүнээс энэ хурдны зам чи уул нь бол гоё зам байна. Энэгээрээ яваалаа гэдэг юм бол улмал очих ёстой газар руугаа биш өөр тийшээгээ төөрсөөр байх болно гэсэн. Яг үүнтэй адилхан бид гоё амьдралаар, гоё амжилттай, гоё сайхан замаар явж байгаа юм шиг байж болно. Гэхдээ тэр чинь бурхны зам биш болвол, итгэлийн зам биш болвол, авралын зам биш болвол уучлаарай заавал U-turn хийх хэрэгтэй. Заавал тэр буруу хурдны замаас exit хийж гарах хэрэгтэй. Яг үүнтэй адилхан үнэхээр гимшил гэдэг бол U-turn хийхийг хэлж байгаа. Гимшил гэдэг бол амьдралаа өөрчлөхийг хэлж байгаа. Өөрчлөлт, чөлөөлөлт, эдгэрэл, ариун сүсний үр жимс биднээс гарч байгааг гимшил гэж хэлж байгаа. Гимшил харуусал хоёр бол өөр. Харуусаад яваад байдаг итгэгч нар зөндөө байдаг. Харуусаад яваад. Түү бурхны өмнө яг тийм юм хийчлээ дээ. Гэтэ гимшдэггүй. Тэгээд жоохон байж байгаа дахиад хийчлээ дээ гэж яваад. Нэг гудамжаар авч байгаа нөхөн дуунангуутлаа. Маргааш нь тэр гудамжаар авч ирсэн. Энд нэг өчтөр унсан нөх байдаг да гэж бодож явсараа дахиад унсан. Тэг гарч ирчээд за өчтөр уржтөр хоёр унсан нөх байгаа да жоохон тойрж явна да гэд явж ирсэн. Гүүчэд тойрлогоор дахиад унсан. Энэ маягаар нэг нүхэндээ 5 удаа унсан байна. Өөрөөр хэлбэл чин сэтгэлийн гимшил байхгүй болвол бидний амьдралд өөрчлөлт байдаг. Чин сэтгэлийн гимшил байхгүй зүгээр л гим нүглээсээ болоо харуусаа явснараа бидний амьдралаас ариун сүсний үр жимс гардаг гэсэн үг биш. Та хэрвээ архинаас чөлөөлөгдмөр байгаа бол бурхны өмнө гимш. Та хэрвээ их нэртэйгээ үнэхээр эрүүл харилцаатай баймаар байгаа бол бурхны өмнө гимш. Та үнэхээр хүүхдүүдтэйгээ илүү эрүүл харилцаатай баймаар байгаа бол бурхны өмнө гимш. Та найзуудтайгаа үнэхээр хүчрхэг тэр батбих харилцаатай баймаар байгаа бол өөрийгөө эргэж хараад миний харилцааны асуудал дээр ямар асуудал байна? Та бурхантай үнэхээр хайрын тэр маш ойр дотн харилцаатай баймаар байгаа бол бурхны өмнө гимээ гимших хэрэгтэй гэдгийг хэлсэн баг. За тэгээд эцэст нь бурхны хаанчлалын одоо иргэдийн одоо бас нэгэн үүрэг бол юу вэ гэхээр бид сайн мэдээг аваад бурхны хүүхэд болоод аврагдсан болвол Тэнгэрийн хаанчлалын иргэн болсон болвол иргэншлээ тийм ээ тэр иргэншлийг авах аргачлаа зөвхөн өөртөө хадгалж болохгүй харин бид бусдтайгаа шеэр хийж
бусдтайгаа хуваалцаж өсөн үржих ёстой гэж хэлсэн. Өөрөөр хэлэх юм бол Адам Ева хоёрыг Бурхан анх бүтээсэй. Гол зорилго нь бас юу байсан бэ гэхээр өсөн үржиж өнөр өтгөн болж газар дэлхийг дүүргэх гэсэн тушаал байсан. Тэм учраас Христ итгэлийг бид нар бусдаа хуваалцаж сайн мэдээ ярьж бид нар өсөн үржих нь маш чухал юм а гэсэн. За ингээд харах юм бол энэ газар дэлхий дээрх тийм ээ энэ 5 твийн бүхий л хүмүүсийг 8 тэрбум орчим хүмүүсийг бид нар хоёрхан хаанчлалд хуваах юм бол Тэнгэрийн хаанчлал, газрын хаанчлал гэдэг хоёр хаанчлалд хувааж. Тэгэхдээ нэг бол Тэнгэрийн хаанчлалын иргэн байна, нэг бол газрын хаанчлалын иргэн байна. Хэрвээ та Тэнгэрийн хаанчлалын иргэн байхыг сонгож байгаа бол та Есүс Христэд итгэж тэр итгэлийн замаараа тууштай юу. Зарим Христэд итгэдэггүй хүмүүс бидний итгэлийн энэ сайн мэдээг бид нарыг дарамтлж байна гэж ойлгодог. Өөрөөр хэлбэл танаа Есүсийн чинь Есүст л итгэлд яваачнд орно, Есүст итгэхгүй бол тамд орно гэж айлгадаг штэ гэж. Зарим хүмүүс бидний энэхүү Бурханаас өгсөн энэ сургаалыг буруутгадаг. Гэтэ үнэндээ бол энэ бол айдас биш, харин энэ бол сонголт юм. Тэгэхээр бидний итгэл үнэмшил Бурханы сургаал болох Библиэлд үндэслэгдэж бидэнд ингэж хэлсэн. Эхэзэн бид нарыг энэ дэлхий дээр байгаа хар шар цагаан гэлтгүү. Эхэзэн бид нарыг ямар үндэстэн хинбэ гэдгээс үл шалтгаалan өөрийнхөө хүүхдүүд болохыг хүсдэг. Тэгээд түүнд итгэж түүний замлаар зомнсон хинч хохирдгүй маа гэдгийг Библи бидэнд баталгаатай хэлдэг. Адам Ева хоёрыг нэгэн хаанчлалд, нэгэн цэцэрлэгт өөртөөгөө хамт байх зорилготой бүтээсэн тэр Бурхан одоо таныг ч бас таны гэр бүлийг, таны чуулганыг, таны ахын дүүсийг, Монгол ард түмнийг ч гэсэн Бурхан өөртөөгөө хамт Тэнгэрийн хаанчлал гэдэг нэгэн хаанчлал дотор байхыг хүсэж байгаа. Тийм учраас би дахин хэл. Манай Солонгостойгоо монголчууд ялангуяа лайвыг үзэж байгаа бас үзэх манай Ведигийн монголчууд, Мессен сагрын дээр байгаа монголчууд, Суваны монголчууд, Сөүлийн монгол ахын дүүс. Та Есүс Христэд итгэж Тэнгэрийн хаанчлалын иргэн болоорой. Бурхан танд энэ эрхийг өгсөн. Тэнгэрийн хаанчлалд орох виз бол итгэлээр дамжуулан түүний өмнө гимшил юм а гэсэн. Тэгэхээр бүгдээрээ газрын хаанчлалаас Тэнгэрийн хаанчлалын иргэдүүд байцгаая. Амен. Бүгдээ хамтдаа залбирцгаая. Их эзэн Бурхан минь танд баярлалаа. Та өөрийн хаанчлалыг энэ дэлхий дээр бий болгохын тулд та аврагч эзэн Есүс Христийг та илгээж өөрийн хүүгийн амиар дамжуулаад та өөрийн хаанчлалыг та энэ дэлхий дээр бий болгосон талархж байна. Таны хаанчлал бол бодтой бөгөөд таны хаанчлал бол танаар удирдуулдаг мөнхийн хаанчлал билээ. Тийм учраас бид үнэхээр итгэлээр дамжуулан тэр мөнхийн хаанчлалын иргэд байхад та бидний улам илүүгээр урамшуулан ятгах, та бидний итгэлийн амьдралыг та улам илүү хүчтэй тууштай байлгаач. Хэдийгээр бид төгс бус энэ дэлхий дээр, энэ газар дээр амьдарч байгаа боловч бид Тэнгэрийн хаанчлалын иргэд гэдгээ хизээш үл мартан урамтайгаар таны хаанчлалыг зорин алхахад та туслаарай. Эзэн минь бидэнд бас та чин зүрх сэтгэлийн гимшлийг өгөөч. Бид хийсэн бүхэл гим нүгэл алдаа зөрчлөө таны өмнө улааж байна. Бид гимшиж байна. Та бидний гмийг уучлах болтугай эзэн. Тандаа талархыг, танд алдрыг өргөе. Есүс Христийн нэрээр залбирanгуйлаа. Амен. Амен. За баярлалаа. Тэгээд өнөөдрийн бас цуглаанд оролцсон та бүхэн талархж байна. Тэгээд үргэлжлүүлэн та бүхнийг бас COVID-19 буюу одоо коронавирусын эсрэг бас залбираасаа гэж хүсэж байна. Тэгээд эх 7 хоногийн өдрүүдийг эзэн бас хамгаалах болтугай. Тэгээд бүгдээрээ хамтдаа эх 7 хоногийн 2 цагаас бас үргэлжлүүлэн лайв цуглаанаар уулзцаая. За эзэн та бүхнийг ивэг баярлаа баяр та.